Бүгдээрээ сайн уу? Миний охин сайн уу гэ. Мира. Нүүр амаа нарта. Энэ нөгөө сайн амаа нүрэ бодсон чинь контр аваад миний аваадсан баггүй. Тэгээд нүрэ бахан халтаалгаад ам хамраар ингээ халтаалгаад зурцаж. За өнөөдөр энд амралтын өдөр тохиож байна. Юу манай нөхөр ашгүй амарч байгаа өнөөдөр бид гур хамт амарч таарч байна. Тийм тэгээ одоо Costco гарч хүнсээ цуглуулна. Target орж бэлэг авна. Маргааш бид гурав гоё нөх хүүхдийн төрсөн өдөртөө өргөцсөн. Манай та бүхний мэдих бүжээгчийн зээ хүүгийнх нь 1 насны төрсөн өдрийн пари болно. Тэгээд эднийх төрсөн өдрийн паригаа гоё уулан дэдэг хаусанд хийх гэж байгаа. Тэгээд маргааш бид гурав гоё хол уул руу явна. Цаг гарангийн зайтай газар гоё агаарт гарна гэж бодож байна. Чадвал чаргаа авч яваад гуулгана. Тэгээс Costco-гоос одоо хүнс авах манайх бүр ямар ч хүнсгүй болцсон байна. Яагаад гэвэл одоо энэ Америкт хүмүүс мэдэх байх сарын эхнээс сарын 15 хүртэл амар тийм хямралтай үе идэг чинь ингээд айгүйх төлбөрүүд татдаг байрны мөнгө, машины мөнгө, сургалтын төлбөр, иншүрэнс тэгэл нөгөө тог цахилгааны мөнгө энэ амар их мөнгө татагддаг. Тэгэл ингээд өдөр болгон баг ингээд мөнгө татгацаараагаад манайх бүр хөөрхий жоохон хямардаг энэ үед. Тэгээ хямраад хүнсээ авахгүй байсан тийм ашиггүй. Өнөөдөр явж гэрийнхаа хүнсийг авна. Тэгэл нэг тиймэрхүү бол байж энэ даа. За бид гурав төрсөн өдөр дээр ирлээ. Миний охин бүр замын турш унтлаа. Амар уулын мушгирлцсан замаар явсан. Амар гоё хаус юм. Яг уулын донд байдаг, бахан модон донд. Бичлэг хийгээгүй нэлээд хэд хончиж ямар ч завгүй байсан. Миний охин цэцэрлэгт яваад 2-7 хоног болсон. Тэгээ би ч охиноо өргөж өгчөөд ажиллаа аваад буцаж оройн охиноо очиж аваа. Тэгээ ирээд хоол ундаа хийгээд тэгэл бужигнаал юу нэг айгүй завгүй 2-7 хоног өнгөрлөө. Тэг өнөөдөр хагасаа өдөр тагс бүтэн сайн амарна. Охтойгоо сайхан гэртээ амарна. Маань нөхөр ихтэй ажиллаа авсан байна. Нэг тийм байна. Миний охин цэцэрлэгтээ аваад тасчил байна. Тэгээд эхний өдөр болохоор ерөөхдөө бол мэдэхгүй үлдчихсэн. Тэгээд 2-3 дахь өдөр нь бол бүр явахгүй гэж уйлаад гэрээс гараа замын турш уйлаад тэгээ би бүр заа юу волейбол заавал ингэж охиноо зовоох хэрэг байна гэдэг дунд нь бүр шантраа за цаашаа гэртээ арчтай мөгж басна. За юуны төлөө эхлүүлээ гэж бодоод тэгээ охин амар уйлуулж үлдээгээд
Тэгээд хурш юм яахан амар ойлуулж үлдээгээд яг нэг камераар хардаг болохоор тэгээд яаж нэг юм гэдгийг хараад сэтгэл амар. Тэгээд ерөөхдөө нэг 4 дахь өдрөөс нь айгүй хөөрхөн ер нь бол за би ингээ үлдэх ёстой байна. Дараа нь ээж ирж авах юм байна гэдээ юу ойлгодог болсон байсан. Тэгээд айгүй хөөрхөн харахаар ямар ч тач хөөрхөн тоглоод тэр авийнхаа юмнуудыг ингээ орчин тойрон анзаараад юм байгаа юм байна гэж хараад дуртай. Яг бүр амар дуртай бол болоогүй. Гэхдээ ер нь бол яг намайг үлдээхэд амар уйлна. Тэгээ гараа явчихаар ер нь уйлахаа болчихж байгаа байхгүй. Тэгээ өөрхөн тэр аваараа тоглож моглоод тэгээд байгаа. Тэгээд нэг жоохон хэцүү зүйл нь юу гэхээр хоолой сайн идэхгүй, цэцэрлэгийн хоолой сайн идэхгүй. Ягаад гэвэл угаасаа нөгөө гэртээ идэхээс шал өөр хоол байгаа шүү дээ. Америкч айгу сонин юм бидний идэхээс өөр юмнууд иддэг. Тэрэндээ жоохон дасахгүй байх шиг байна. Тэгээд цэцэрлэгээс айгу өлсцэн ирдэг. Шууд цэцэрлэгээс нь аваад нөгөө юм идмээр нэг надад хийлээ. Тэгээд шууд жимсийн огш мохшин нөгөө гэртээ ирэнгүүтээ шууд хоол нь хийж өгөөд. Тэгээд надад өглөө босоод би өглөө босоод охиндоо дандаа хоол хийж өгөө. Жоохон хоол идүүлчээ гаргацгаа. Тэгэхгүй заримдаа өдөр хоол идэхгүй тэгэхээр бүр амар санаа зовж байгаа юм чинь. Тэгээд ерөөхдөө бол яг чигөө тассан. Тасаал энэ ямар тааш тэгээд бүр амар дуртай бол болоогүй. Гэхдээ ер нь бол ингээ үлдэх ёстой маань гэдгийг ойлгоцсон. Нөгөө өөрхий хизээ хэлээ нэг охиноо үлдээсэн чинь уйл багштай тэрвэрлээ уйлж байгаа юм над руу баяртай гэдэг амар өрөвдөлтөө. Тэгээд өнөөдөр сайхан охинтойгоо амарнаа. Өнөөдөр орой манад найзууд ирнэ. Тэг би одоо доошоо бууж brisket өхрийн өчүүн юм хаслав кукер хийх гэж байна. Тэг би тэд гой бургер хийжтэй гэж ярьсан. За сайхан гэрээ цэвэрлээд брискетэд тавьсан гэрээ цэвэрлээд охиноо усанд оруулаад өөрөө усанд орчлоо. Өстой сайхан байна. Язах нөө нар мар гадаа гараад байгаа болохоор сэтгэл санаа айгуугаас хэрэгэг байна. Тэгэхгүй сая охиноо нөө цэцэрлэгт өгөөд хэдэн өдөр айгуу emotional байсан ер нь бол энийг тийм сэтгэлээр оноод ингээл нэг тийм сайд байгаа л ингээл охин маань болохоор айгуу хэцүү тэгэл дагаал уйдмар санаатай ер нь бүх юм амар эмзэг хандаал. Тэгсэн одоо гоё нар мар гараад гадаа нэг нар мар гараад ирэхэд гоё. Тэг бүр нэг нар мар гардгүй тийм хотод байдаг хүмүүстэй хэцүү байна гэж би бодсон. А дээр нөгөө ковидын 3 дугаар тунг мөрөө наадахаа. Ковидын 3 дугаар тунг хийлгээд side effect нь тэр юм уу? Эсвэл ковидын тунгаас олсон эсвэл ойр айгүйх тийм хямралтай янз янзын бодоод гисэн үү? Юу байсан? Ямар ч хоолны дуршлаггүй болсон. Би ч юм амар хоол идэх дуртай хоолсоо хүн штэ. Тэгсэн чи бүр ерөөсөө хоолны дуршлаггүй болсон. Манай нөхөрөөс яг тийм болсон. Яг ингээд хоол идмэр санагтаад хоол идсэн чинь нэг л идмээргүй. Тэгэл нэг тийм татгалан юм шиг өсөглөн юм шиг нэг тийм байгаад байсан. Минийхэн сайн үгээрээ. Хаа игэр минийхэн. Тэгээд тэгсэн чинь бас айгүй урамгүй юм тийм хоолны дуршлаггүй болчихоо. Тэгээ сая нэг баг өчтөр уржигдраас миний хоолны дуршил орж ирээд ингээ хоол идсэн чинь гоё амттай санагтаад гоё идмээр санагтаад тэгсэн. Тэгээ бүр сая хэд хоног ямар ч хоолны дуршилгүй тэгээд гадаа бүрхэг дээр нөгөө охиноо цэцэрлэгт хөргөж өгөөл уйлаал ер нь нөгөө амьдралын хэмнэл өөрчлөгдөд ирсэн чинь айгүй хямарсан бид гуруулаа хямарсан. Тэгээ саяхнаас аваад ирдэж байна. Миний одоо нүүрэн дээр айгүйх ер нь сорим морив толб байгаа байхгүй. Тэгээ би сайхан манделик асид гэдэг энийг хэрэгжилж үзэхээр шийдсэн. Гэтэ би жижигээс нь захиалсан. Бас тохирохгүй байх юм билүү. Энэ айгүй хүчтэй гинэ. Тэгээд дөнгөж эхэлж байгаа бол 7 нэг 2 өдөр л хэрэглээрэй гэсэн. Тэгээ би нэг ч хизээ хэрэглээ. 3 хоног өмнө хэрэглээ. Одоо хэрэглэе. Тэгээ ингээ хөвөн чингэж агаад арчих юм байна лээ. Яг тийм харсаж марсан зүйл бол байхгүй. Энэ хараа охин энэ хажууд хараад нэг жоохон хөвөнд ус тасаагаад өгөөс. Энэ нөгөө одоо энэ арьсан дээр хүчсэн арьсыг хүчтэй нөгөө хүчил болохоор асид ч хүчил гэдтэй тий. Хүчил болохоор нөгөө гуйжуулж унгаад гин гинэ. Тэгээ нүрээ сайн цэвэрлчээд араас нэг 7 хоногт 2-3 удаа ингээд байх юм бол одоо нөгөө муха өгцсөн арьсан гуйж унтгийн байна. Унтгийн гин. Би нэг өдөр хэрэглэсэн чинь санаад байгаа ч тэр нэг сорим морив жоохон бүдгэрсэн юм шиг санагдаад. Тэгээд бас юу яасан юм. Нэг амар скин кэр хийдэг юм шиг. Би техник скин кэр амар айхтар хийдэггүй л дээ. Сайхнаас жоохон харс чинь энэ Avinoгийн скрабыг хэрэглэж гэсэн энэ өстэй бүр амар гоё заа. Бүр нэг гоё зөөлөн, тааламжтай. Тэгээ нэг хэрэгсээ дараа арьсных гоё тийм гоё гэрэлтэй цаанаасаа. Тийм яаха. За,
Бэж ээж нь одоохон охиндоо өгөн заяа. Бэж за одоохон. За одоо миний охин ингээд арьсаа арчлах гэж байна шүү. За хацраа арчна. Ингээ хацраа арчна. Хөрхөн бомбор хацраа арч. Зүйтэй. Тий зөв миний охин. Одоо тухаа арч тух. Тухаа арч нөгөө хацраа арч миний охин. Гүүгээ явчлаа. Тэгээ ингээ сайхан арччаад тэгээд энэ Claire's гэдэг энэний нөгөө юм витамин E-тэй тийм маск чигшүүлэгч маск баггүй. Тэгээд энийг одоо эргэлж чинь энтэй хамт хэрэглэхээр гой зохицтой байсан. Тэгээ бас энэ Claire's-ийн юм витамин C-тэй серум байгаа. Энийг бас хэрэглэнэ. Арьсаа гоёлгомоор байна. Амар гоё арьсаа олмоор байна. Тэгээ бас нэрээ энэ Cosrx-ийн нарны тас айгу зүгээр юм. Энэ алойтой болохоор амар гоё чигшүүлдэг. Тэгээ ингээ арьсан дээр нэлбааж үлдээд байхгүй. Нарны таснаас нэг зузаан тэгэхээр төрхөр ингээ цайраад байдаг чинь энд юусоо тийм байхгүй юм билээ. Тэгээд өдөржингөө айгу гоё чигшэлтэйсэн миний арьс. Би уусаа нэг нүрэ буддггүй болохоор зүгээр нарны тас түрхэл ерөөхдөө харж авчаад байгаа. Шүлээсэн гэсэн чинь тэгээд өнөөдөр манай найзын төрсөн өдөр ахгүй юу. Тэгээд байжсэн чи видео кол хийгээд ороод ирчих манай найзууд. Тэгээ орсон чи бөөндөө уулзсан караокед байгаа гэд. Тэрийг харсан чи би бүр ингээм амар уйлаад заяа бүр ингээд цаанаасаа одоо би бүр ярихарыг баг өөр уйлах гэдэг. Бүр ингээм нулимс гараад найзуудтайгаа амар санаад ёо ингээ гоо найзуудтайгаа уулзаад бөөндөө ингээ гоо бужигмдах юмсан гэж бодсон. Миний хөрхөн халуунаа үзчихвэл төрсөн өдрийн минь төргий. Дэлмэлт. Нэрээ манай энд юм хоосон зайтай болсон. Энд нөгөө майхан охины майхан байсан. Тэгээд майхан зүйлдээ бүр нуурж унаад за юм тогтоодог нөгөө энэ хаалга. Тогтоодог тэр ийм цагаан гуурсан хоол шиг охин бүр суглаад хугараад тэтэрнэ. Тэгээд бүр майхан бүр ингээ жайжсэн юм болсон. Тэгээд майхны нь хураацсан. Одоо юм гой зайтай болсон байна. Энэ хідэн чихэмлийн хийцэн тавьсан байна. Тэгээ энд нь охины тэнд байгаа тоглоомнуудыг нүүлгэж оруулж ирэх үү эсвэл гоё энэ хоосон зайгаар нь байлгах уу гэж бодсон. Амрын наад чинь амрын хүй өөрөө идэхгүй шүү дээ. Нөө мэрэ наа чи муухай. Яра хүү идэх чинь. За доошо буй. Энэ юугаа хүүхэлтэйг ав. Тэгээд хүүхэлтэйг ав доошо буй л та. Тийм. Йоо айлгахчих юм нөх. Минийхэн тоолоод буучих 1 2 гэж тоолоод буучих минийхэн 1 2 3 4 Ээж нь гартаа баахан барьсан биш хоёлаа энэ авчирнуудаа уваа л да. За. За. Энэ сахилгагүй охиныг хараа. Энэ сандал тавьж агаад хогийн самдыг гарт зогсоод. Үгүй миний охин тийм юм дээр зогсохгүй. Сая усан дараа зөндөөл усаар тогссон шүү дээ ойлаа. Тийм шүү дээ. No. Миний охин унаа нээж охин болгоомжтой. Өөр ямар санаа гарсан миний охин? Яах юм? Усуух юм уу? Усуух юм уу? Зя, орой болсон байна. Манай хэд хичээл мичээл дараа одоо наашилж ин гэсэн. Үгүй, усаар тоглохгүй мөрөөс асахгүй. Тэгээ brisket маань амар гоё ялц болж байна. Энэ тасаа. Үнэн гоё ялц болж байна. Гоё brisketтэй бургер хийн. Энд махнуудаа гисгээцэн байж байна. Энд юм соус бэлдсэн. Бургерний соус, төмсөө дүрж идэнэ. Тэгээд гоё сонгон хуурж шарна. Сонгонтой. Энд болохоор төмс чанж байна. Төмсөө жоохон хагас болгочоо шарна. Мэрэ ямар гам бэ? Энэ хараа. Тэр. No. Хатар дээрээ балаар зурсан биш миний охин. Хатар дээрээ балаар зурсан биш. Looks yummy. Энэ болохоор бүр дабл махтай, бэйконтэй, брискеттэй.